бас сэтгэл зүйчийн зүгээс одоо энэ хараа хилт хүүхдүүд хаанаас одоо гарч ирээд байгаа үүсэх шалтгаан нь юу гэж та бодож байна? За тэгэхээр саний яриануудаас ингээд ажиглахад бол үлдээ арга хэлбэрийн хүчирхийлэл хараа хилт хүүхд гэдээ яригдж байна л да тийм. Тэнгүүд миний анзаарч харснаар бол хамгийн одоо анхдагч орчин бол гэр бүлийн орчны таагүй байдлаас үүддэг гэж анзаардаг. Над дээр одоо орж иж байгаа кейсүүдээс ингээд анзаархаа тийм ээ. За тэгвэл гэр бүлийн тогтворгүй харилцаа эцэгийнхээ ойрхон салж нийлдэг ч юм уу тийм хоорондоо маргалддаг зөрчилддөг хүүхдээ хүлээн зөвшөөрдөггүй тэр гэр бүлийн орчинд хүүхэд байгаа гэдгийг анзаардаггүй зөвхөн насан туршид хоорондоо харилцаж чухалчилж үзээд байгаа тохиолдолд одоо нэг хүүхэд ч үлийн арга хэлбэрийн хүчирхийлэлд хүртэж байна гэдгийг анзаардаг. Тэгээ энэ намайг тоохгүй байна, анзаарахгүй байна гэдгийг мэдээд нэг талдаа эцэгийнхээ анхаарлыг татахын тулд гэрээсээ оргож тааж цухтаж эхэлдэг ч юм уу тийм энэ болж ирдэг. За тэрний дараа эцэг их хүүхдээ хүлээн зөвшөөрдөггүй гэдэг ойлголт. Одоо юу гэдэг хит их өндөр шалгуур цензурыг тавьж өгдөг. Тэ чи цэвэрхэн хувцлах ёстой. Маш цэвэрхэн байх ёстой. Энийг чи ямар ч тоосгүй байлгах ёстой гэдэг. Чи онц сурах ёстой. Тэ онц сурах ёстой. Чи өнөөдөр муу авах ёсгүй. Манай удамд юм байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл манай удамд боловсралтай хүн байгаагүй ч чи сурах ёстой гэдэг хит их хүлээлтийг хүүхдэд өгдөг. За энэ үед хүүхэд тэр нөхцөл байдлаас залхаж эхэлдэг. Гэртээ очиас айж эхэлдэг. За иймэрхүү байдлаас үүсэх магадлалууд байна. За одоо манай нийгмийн хамгийн чухал асуудал хөндөгдөж цаг тутамдалд хөндөгдөж байгаа асуудал архины хамаарал. Тэ архичин аав ээжийн гэр бүл төсөж байгаа хүүхэд гэртээ харахаас айдаг, залхахдаг. Овоол ороход нөгөө хүний архичээ согтуу хийгдэж байгаа. Тэгсээс би баг найзуудтайгаа бисийн таасан дээр юм байна, тийм ээ. Эсвэл тэ түрүүний хэлдгээр тэ тандыг мэддэг ах ихчтэйгээ буудалд ороод тонцсон хамаагүй дээр юм байна. Ингээ гудамжаар ингээ явж байл надад илүү таатай санагддаг ч юм уу. Иймэрхүү байдлаас үүсэж болно гэсэн үг. За эцэг эхийн цаг наргүй байдал. Тэ цаг наргүй завгүй ажилдаг байдал хүүхдэд тавих хараа хэл сунларч орж ирж байна. Хүүхдтэй хаана ямар хувц өмсөж байгааг нь мэдэхгүй байна. Хаана хинтээ нөхөрлөж явж байгааг нь мэдэхгүй байна. Энэ байдлаас шалтгаалаад манай аав ээж тоод хүмж ямар хамаатай намайг хинтээ явж байгааг мэдэхгүй юм чи надад анхаарал хандуулдаг юм чи гэдэг ч юм уу те. Иймэрхүү шалтгаанаар хүүхдэд гэр орноосоо дайчих, оргох ч юм уу те. Иймэрхүү шалтгаанууд гарч ирдэг.